Тэр төр бизнесийн үйл ажиллагаанд оролцдог, хувийн хвшилтэд өрсөлддөг гэдэг энэ одоо бас шүүмжлэлтээр бол бид тоон аргаар бол хариулт өгөх ёстой. Тийм учраас бид нар энэ харьцааг бол өргөжүүлсэн. За энэ хүрээндээ энэ одоо орон зайн дээр бол татварын багц хууль, зээрээс нь эдийн засгийн эрх чөлөөний хууль, бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах хуулиудын төслүүдийг өргөн мэдүүлж баталснараа бизнесийн орчин бол сайжрах нөхцөл одоо бүрднэ гэж бид бол үзэж байгаа. За тэгэхээр төрийн оролцоог бууруулах, хувийн хвшлийг дэмжих төсвийн хүрээ өргөн мэдүүлсэн учраас бид нар одоо энэ хуулийнхаа шинжилгээг давхар хийх хүрээндээ дэмжих хүрээнд эдийн засгийн эрх чөлөөний хуулийн анхдагч хуулийн төслийг танилцуулж байгаамаа. Тэр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 378 хуулиас бид нэр хиймэл оюун ашиглаад за энэ нийт одоо хуулийн төслүүдийг их хөвгөлтөөр боловсруулалт хийгээд эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж байгаа Монгол улсад хэдэн хууль байна вэ? Хэдэн одоо зүйл заалт байна вэ гэдэг дээр үнэлгээ өгсөн. За энэ үнэлгээнд дээр бол зөрчилдөж болзошгүй заалт бүхий 228 хууль байна гэсэн үг. Тэр 228 хуулийг давж бизнес эрхлэх, гадныхан ч гэсэн хөрөнгө оруулах нөхцөл бол тааруу байгаа нь ойлгомжтой шүү дээ. За дээрэс нь шууд зөрчилдөөнтэй байж болзошгүй заалт бүхий 110 хууль байна гэсэн. Зөрчилдөж болзошгүй нь 228, шууд зөрчилж байгаа нь 110 гэж. Тэр цаашдаа Монгол улсын хууль тогтоомжуудыг бид нар AI дээр Монгол улсын үндсэн хуулинд заасан эрхийн эрх чөлөөнд хэрхэн одоо халдж байгаа вэ, хэрхэн зөрчилж байгаа вэ гэдгүүдийг шууд AI дээр уншуулж одоо чаддаг боллоо. За энэ хүрээндээ энэ 110 шууд зөрчилж байгаа заалтуудыг бол өөрчлөн үүнийг энэ хуулийн төслүүдийг бол дагуулж өргөн мэдүүлнэ. Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжихээс бусад тохиолдолд эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан, хориглосон хууль баталгааг одоо бүрэн хориглож байгаа. Мөн хувийн өмч хөрөнгө оруулалтыг хамгаална, төр хувийн хвшлийн зөвлөлдөх механизмыг бий болгоно. За хувийн хвшилт халтай, бизнес халтай, эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргахыг хуулиар хориглоно. Нэгэсэндээ өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулдаг 10 жилийн дараа хууль буцааж үйлчлээд тухайн одоо хөрөнгө оруулагч талдаа эргээд хилцэрлүүгөө орчдөг энэ байдал бол гадныхан хөрөнгө оруулахад одоо халтай байна. Тийм учраас бид нар одоо хуулийг буцааж хэрэглэхгүй гэдэг суурь зарчмаа эдийн засгийн эрх чөлөөний хуулиар баталгаажуулж өгч байна. Мөн хуулиас давсан дүрм журам тогтоохыг одоо энэ эдийн засгийн эрх чөлөөний хуулиар хориглож байгаа. Мөн хэрвээ төр бизнесийн үйл ажиллагааг зохицуулсан ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол хязгаарласан хориглосон хууль батлах гэж байгаа бол хамгийн багадаа 90 хоногоос 1 жилийн хугацаанд ашиг сонирхол нь одоо хөндөгдөж байгаа бүлгүүдээс саналуудыг нь авч олон нийтийн хилцүүлгэд оруулж зохион байгуулж байна гэдэг ийм одоо гол концепцүүдийг энэ хуулиар зохицуулж өгч байна.